Дараагийн мэдээлэл 14 настай хүүхдүүд архи согтууруулахундаа хэрэглээж үеийнхээ хүүхдүүдийг зодож хүний гар хугалсан хэрэг 9-р сарын 27-нд гарсан байна. За мөн хүүхдүүд манай аав том шоронд орсон ч гарч ирээд л чамтай уулзна. Ял идэхгүй гих зэргээр агсамжээ. За хүүхдүүд бол эцэг эхчүүдийн тойл байдаг. Иймээс хүүхдтэй зөв үлгэр дуурайлал үзүүлэхээс гадна хүүхдийнхээ хаана юу хийж байгааг хяналт тавих, хинтээ нөхөрлөж байгаад анхаарал тавих шаардлагатай байгааг дээрх үйл явдал сануулж байна. Энэ хэрэг 14 настай хүү үеийнхээ охинтой үерхснээс эхэлжээ. Гэвч тэд 14 хоног үерхэд салсан байна. Гэтэл охин эрэгтэй найздаа хүүг хөхөө бариулчих мөнгө өгье гэсэн гэжээ. Үүнээс олж дээрх хүүг охины найз 3 удаа зодсон байна. Харин хамгийн сүүлд зодхийг нь ээж нь харж зогсоох гэтэл өнөө хүү найзын хамт согтуу байжээ. Нөгөө хүн подолтой талаа зогтох гэхээр би өмнөх нь ардлаас бариад авсаах. Тэгсэн чинь намайг стам цаагаа одоо эмхтэй болохоор чинь зодмооргүй шүү тий. Гэнгүүтээ миний нүүрлэл ихлэ 2 цохиод авсан байхгүй. Тэгж яхад ингээм одоо бичлэг дээр манайх уу ирж байгаа над руу. Тэгсэн чинь манайх уу ирээл чи яагаад манай ээжийг зодоод байгаа юм бэ гэдэр гэл ярьж явах хооронд миний гар ингээд өмдөлтөйгээ цуг дарчиж байгаа байхгүй. Хураг маань хоглоод. Тэгээ миний хураг бүр ингээд хажуу тал дээр гарч ирсэн бүр ингээд наалтаад. Тэгээ би бүр хуруугаа хараа бүр шокнд ороод буцаагаа сандарсандаа ингээд босоод ирсэн чинь дахиад ингээд унаадсан байхгүй. Байн унаалцсан. Тэгээд цагдаа харчингуудаа за та ингээд эмнэлэг авчиад хүрээд иргээд. Тухайн иргэний хувьд хагалгаанд орох хэмжээнд гэмтсэн одоогоор шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт гараагүй байгаа юм а. Мөн согтуу байсан 2 хүүгийн нэг нь 175, нөгөө нь 0.75% согтолттой байсан төдийгүй хэрэг явдал гарах үед гарсны дараач ээж хүү хоёрыг үгээр айлган сүрдүүлж нэг нь аав руугаа залган аав эднэрийг ирээд алаад өг шоронд хий эсвэл шороонд бол гэж орилсон байна. Түүнчлэн тэр оройгоо хин нь охирч үлдэхээ харна гэх утгатай чатыг хүү рүү явуулжээ. Хүүхдүүдийн ээж нар тухайн эмэгтэйгээс уучлахгүйсэн ч харилцан зодоон гэж байгаатай тэрбээр санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм а. Хүүхдүүд ч хаана юу хийж явж байгаа, хинтээ яаж чадалж байгаа вэ те? Захин орчингийн шалгаж үзэхтэй хяналт тавих, болохгүй бүтгүй юмыг нь ойлгуулах те, хэлж байгаа үгсийг нь те яг ямар утгатай үг чи хэрэглээд байгаа вэ гэдгийг ингээд ойлгуулах нь айгүй зөв байна. Тийм болохоор би одоо эцэг эхчүүдээс бол урайлмаар байна. Тэ таны хүүхд яг хаана юу хийж явж байгаа вэ? Та яг хүүхдтэй тэ үнцэнтэй сайн аав ээж байж чадчихэв нү тэ? Мөнгө олохт нь чухал ээ нөө эсвэл ирээдүйн хүүхд чинь чухал ээ нөө гэдгийг бас бодолцох хэрэгтэй ах гэж би бодож байна тэ. Хотын байгууллагаас энэ хэрэг дээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа. За одоо бид шалгалтын ажиллагаа явуулж байгаа болохоор тэрний буруу, энэний буруу асуудал алгыг мэдээж шалгаад шүүхээр одоо гэмбүргийн асуудал яригадаад ингээд явнаа. Энэ хичээлийн жилд цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрлэхэлттэй холбоотой 50 орчим дуудлага мэдээлэл иржээ. Харин өнгөрсөн 2024 онд үе тэнгийн дээрлэхэлттэй холбоотой зөрчлийн 540, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулсан эрүүгийн 120 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нөгөө талаар үе тэнгийн дээрлэхэлттэй холбоотой хүүхдүүд хамгийн эхлээд эцэг эхтэй хэлдэг. Гэтэл эцэг эхчүүд тухайн хүүхдийг хил амаар доромжилж зоддог асуудал гарах болжээ. Иймээс асуудлыг шийдэх гэж ярих бус холбогдох албаны хүмүүст хандаж байхыг анхаарууллаа.